Нийслэлийн засаг даргын захирамжийн дагуу туулгоолын эрэг дагуу 4 байршилд иргэд олон нийтийн амрах, зугаалах, чөлөөт цагаа ая тухтай зөв боловсон өнгөрөөх, талбайн төлөвлөлтийн шийдлийг олон нийтийн оролцоотой тодорхойлох зорилгоор 20 сая төгрөгийн шагналын сантай концепц загвар зураг боловсруулах уралдаан зарлалаа. Уралдааныг 4-р сарын 30-наас 5-р сарын 20-ны хооронд 21 хоногийн хугацаатай зарлаж байна. Уралдаанд зураг төслийн мэргэжлийн байгууллага, хувь уран бүтээлчид, мэргэжлийн ангийн оюутан залуучууд оролцох боломжтой. Бүтээлийг 5-р сарын 20-ны 10-аас 16 цагийн хооронд нийслэлийн төр захиргааны байр хан гард ордон 13 давхар хот байгуулалт хөгжлийн газарт хүлээж авна. Уралдааныг дүгнэхдээ нийслэлийн засаг даргын захирамжаар батлагдсан үүрэг бүхий комисс хуралдаж, олон нийтийн саналын дүн болон уралдааны удирдламжид заагдсан шалгуур үзүүлэлтүүдийг үндэслэн шалгаруулна. Уралдаанд ирүүлсэн бүтээлүүдийг 5-р сарын 20-оос 23-ны өдрүүдэд хот байгуулалт хөгжлийн газрын вебсайт www.uda.ub.gov.mn-д байршуулан олон нийтийн саналыг цахимаар авах юм. Нэмэлт мэдээллийг 32 19 43 дугаарын утаснаас авна уу. Хот байгуулалт хөгжлийн газар.